Өчигдөр эдийн засгийн байнгын хорооны хурал яг энэ танхимд энэ асуудлаар болсон. За тэгээ гишүүд бол бас маш олон чиглэлээр асуултууд асууж байсан. За тухайлах юм бол одоо манай дотоодын компаниудын өрсөлдөх чадвар, за энэ хорой цэрийн асуудал, тарифын бус саад тутгаруу, төлбөр тооцооны асуудал гих мэдчлэн одоо энэ хэлцээртэй холбоотой маш олон асуудлууд байгаа. За тэгээд энэ тал дээр бол улсын хурлын гишүүд бол маш ихээр санаа зовж байна. Энэ танхимч гэсэндээ тийм уур амьсгал ажиглагдж байна. Тэгэд эргэлзэж байгаа. Дотоодын зах зээлтэй хамгийн гол нь санаа зовоод байгаа. Тэгэхээр ийм их эргэлзээ тэнэгэлзээ байхад манай сайд нар бас юм дөрвгүй бухшиг. Гэхдээ та нар ойлгохгүй байна. Та нар албаар эсрэг юм яриад байна. Энэ бол манай улсад маш их юм ашигтай хэлцээрээ гэд бас дайраад байх нь бол зохимжгүй санагдаад байна л та. Яад вэ гэхэлэр бид нар чинь хамгийн нэн түрүүнд одоо дотоодынхаа зах зээлийг хамгаалах, бас энэ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, Монгол хүмүүсийнхээ ажил орлогыг бодох ийм үүрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр албаар тэгж ингэж эсрэгцээд байгаа юм бол байхгүй гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд яамнаас бол манай талд ашигтай л гэдэг байгаа. За тэгээд яг хоошоо юу зарах юм гэхлээр нөгөө мах ноос ноолуур гэдээ дуусчихаа. Бид өнгөрсөн хугацаанд бол зөндөө олон компаниудтай бас ярьлаа. За Монголын бас томоохон махан бүтээгдэхүүн боловсруулагч компанитай ярьлаа. За та нар хойшоо мах гарга гэвэл хичнээн мах гаргаж чадах уу гэсэн чинь сардаа 200 тонныг махиж иж гаргана гэж байна. Тий. За би ярьсан юм л ярьж байна. Тэгэхээр одоо жишээлбэл 50-60 сая малынхаа тоод толгойг үржүүлээд 150 мянган тонн гэсэн хийсвэр тоо гаргаж ирээд тэгээ тэрийг тооны машин дээр бодоод явж болохгүй шүү дээ. Бидний одоо бас нэг зах зээлийн чинь хязгаарлагдж байгаа хүчин зүйлүүд бас байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хэрв бид нар жишээлбэл өөрсдийгөө сорж үзьгээд байгаа юм бол нөгөө л нэг Япон руугаа яригадаад байгаа. Тэр Европын холбоо руу ч гэсэндээ тарифгүй бас гарах боломжууд байгаа. Гэтэл өмнөх байгаа боломжуудаа ашиглахгүй ээжиж одоо ингээд цоо шинээр нэг ийм оруулж ирчээд зөндөө их эргэлзээ байхад ингээд дайраад байгаа байхгүй да. Тэр чинь л айгүй хэцүү нөхцөл байдалд үүсгээд байгаа. За тэгээд сая хэдхэн хоногийн өмнө бас Оросын албаны улсын нэг нэр бүхий энэ мэйл дотруугийн мэдээний мэдэн дээр ийм мэдээ гарсан байна л да. Ийм нөхөрсөг бус валютаар арилжаа хийх явдлаа зогсоолоо гэд. Тэгээд 25 оны эхний 2 сарын байдлаар Орос улс бол импортынхаа төлбөр тооцооны 53.5%-ийг рублээр төлдөг болсон юм байна. Тэгэхээр энэ төлбөр тооцоон дээр одоо жишээлбэл энэ рублээр төлөгдөх асуудал орж ирэх юм бол манай одоо жишээлбэл мөнгөний бодлого валютын нөөцөд яаж нөлөөлөх вэ гэдэг асуултыг юуны түрүүнд асууя. Яад вэ гэхээр яг аюулгүй байдал талаасаа энэ асуудлууд бол чухал гэж ойлгож байна. Тэгээ өчигдөр эдийн засгийн байнгын хорон дээр энэ төлбөр тооцоогоо яаж гүйцэтгэх юм гэдэг дээр бас олигтой тайлбар өгөөгүй. Өмнө нь бол оны өмнөхөн бид нар бензинийхаа мөнгийг ч гэсэндээ шилжүүлж чадахгүй сууж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо ингээд удалтаа 8 хийгээд үнэхээр айгүйх хэмжээгээр зараад ирлээ гэж бодоход мөнгөө яаж авах юм бэ? Ямар валютаар авах юм бэ? Энэ нь манай мөнгөний бодлогот хэрхэн яаж нөлөөлөх юм бэ гэдэг тодорхой асуулт байна. За тэгээ цаг хугацааны хувьд ер нь одоо яг хизээ энэ хэлцээр чи эхлэнэ гэж тооцоолж байгаа юм бэ? За жаргал гишүүд асуултанд хариулъя Төмөр сайд. Жаргалан гишүүн энэ Монгол Улсын засгийн газар өөрөө мэдээд сайн дураараа нэг асуудал хөндөөд тэрнийхээ араас улаардаг тохиолдол ер нь байдгүй юм л та. Заавал их хурлаас гарсан баримт бичиг, их хурлаас гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлдэг ийм үүрэгтэй. Тийм учраас бид нар нэг айхтар одоо дөрвөө бохшиг зүтгэж байгаа зүйл байхгүй шүү дээ. Энэ алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилтын 4-4-т байгаа юм. Орцсон. Одоо ингээд энэ 6 жил болж байна. 21-с 30 онд хөрш орнуудыг дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх Оросын холбооны улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийх гээд ингээд орцсон. Худалдааны интеграцид нэгдэх. Тэний чинь бид нар биелүүлэх үүрэгтэй шүү дээ. Тэгээд дээр нь одоо Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2-ийн 5.1, 3.2-ийн 5.3, 3.2-ийн 5.4-т та нар энэ эдийн засгийг солонгоруулаа, эдийн засгийн харилцааг тэнцвэржүүлгээд үүрэг өгсөн шүү дээ. Тэг үүргээ бид нар биелүүлэх гээл зүтгэж байгаа хэрэг байхгүй да. Үүргээ ямар нэгэн аргаар биелүүлъя л гэж. Мэдээж их хурлын гишүүн бол үүрэг хүлээхгүй байж болно л доо.
Засгийн газрын гишүүн бол үүрэг хүлээдэг байхгүй да. Үүрэг хүлээх гэж энэ албан тушаал дээр бид нар очсон. Ард түмэн харж байгаа, их хурл харж байгаа. Тийм учраас бол бид нар үүргээ биелүүлж байгаа шүү. Засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4/4/2011-д бүр нэрээрээ байгаа. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуул. Одоо бүрэн эрхийн хугацаа чинь ингээд 8-9 сар боллоо гэж жаргалан гишүүн бид нарыг загнаад байгаа. Тэгэхээр бид нар хизээ байгуулах юм гэрэг. Гэхдээ эн чинь энэ үйл ажиллагааны хөтөлбөр тусгасан. Одоо та 2 жилийн дараа надаас нэг хийж нөгөө чи яасан бэ? Юу нөгөө батлагдсан юм чи яага хийдэг юм бэ гэд. Тийм учраас хийж байгаа хэрэг шүү. Тэгтээ бид нар Монголдо ашигтай байдлаар энэ гарсан бичиг баримтууд бол 7 хэмжиж нэг огтлсон бичиг баримтууд. Энэ бичиг баримтууд бол яг үндэсний үзэл санаагаа дэмждэг. Монгол улс хэрхэн цаашаа босч ирэх вэ гэдгийг олон эрдэмтэн мэрэгд олон улс төрийн намууд нийлжээж гаргадаг ийм л бичиг баримтууд. Тэгээ эднэрийг бид нар биелүүлж байгаа шүү гэдгийг нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт Оросын холбооны улсаас Монгол руу хийж байгаа мөнгөн шилжүүлгэн дээр бол асуудал гарахгүй. Манайхаас эсэргээр нь хийж байгаа мөнгөн шилжүүлгэн дээр бол өнөөдөр асуудал байгаа. Бид ямар нэгэн байдлаар шийдээд явж байгаа. Тийм учраас манайх бараагаа зарах үед бол бид төлбөр дээр асуудал үүсэхгүй. Хойд талаас одоо ингээд 5 улстай гэрээ хийж байхад нэгийг салгаж авч яриад байна л та. Тэр салгаж аваа санаа зовж байгаа улсыг нь онцгойлоод хэлэхэд нөгөө талаас манайх руу зарсан барааны төлбөр дээр магадгүй энэ өнөөдрийн дэлхийн нийтийн асуудал шийдэгдэл проблем үүсч магадгүй. Валютын тухайд бол мэдээж олон улсынхаа валютаар л Казахстан юу гэж л одоо Казахын мөнгөнд тэмдэгт, Киргиз юу гэж Киргизийн мөнгөнд тэмдэгтийг шилжүүлнэгээ суух вэ? Тэгэх юм бол бид нар адилхан төгрөгөөрөө төлбөр хийнэ гэж суун штэ. Энд чи юу адилхан харилцсан одоо эрх бүхий худалдаа хийж байгаа хоёр хүн чинь тохиролцсон байгаа үстэй. Тийм учраас бол энэ дээр засгийн газар төлбөрийн аль нэг хэрэгслийг сонгож гэрээ хийхгүй. Бид бол олон улсынхаа валютаар харилцсан төлбөрөө хийгээд ингээд явах бол худалдаанууд явагдана гэдэгт бол эргэлзэхгүй байна.